Сайн байцгаана уу? Та бүхэндээ цэцэрлэгийн гэрээг цахимаар хэрхэн байгуулах зааврыг хүргэж байна. Хэдүүлээ гар утсаа ашиглаад гэрээгээ байгуулж үзье. Эхлээд та бүхэн e-Mongol руугаа орно. За миний хувьд болохоор утсан дээр татсан аппликейшнээрээ дамжуулаад шууд ингээд царайгаа таниулаад орчиж байна. Та бүхэн болохоор аппликейшн байдгүй бол браузероор e-Mongol цагийн меню рүүгээ нөгөө нэг удаагийн код тийм ээ банкны код гээд өөрийн яг нөгөө нэвтэрдэг тохиромжтой хувилбараар нэвтрээрээ. За e-Mongol руу нэвтрээд орсон хойно үйлчлэгээ хайх гэдээ байдаг тийм ээ. Тэрэн дээрээ нийслэлийн цэцэрлэгт хамаардаг өсөлтийн үр дүн гэдгийг айл нэг түлхүүр рүүгээ одоо бичээ тайж болно. За үр дүн гэд бичих юм бол ганц үр дүнтэй ингээд бичвэр гараад ирж байгаа. За энэ үйлчлэгээ рүүгээ ингээд орохоор үйлчлэгээ авах гэд юм үйлчлэгээ байгаа. За авахаар таны 2-5 настай хүүхдийн мэдээлэлээс гадна төлөв нь хуваарлагдсан гэдээ гараад ирэх ёстой. За энэ мэдээлэл хэсэг дээр ингээд дээд хэсэгт дарчхаар таны хүүхдийн мэдээлэл за тэгээд доошоогоо ингээд айл цэцэрлэгт хуваарлагдсан. Энэ гараад ирнэ хэрвээ таны одоо хамрагдахыг хүссэн цэцэрлэгт хуваарлсан та үнийгээ хүлээн зөвшөөрж авах юм бол доошоогоо явуулаад гэрээ байгуулах гэдэг товч дээр дарна. Гэрээ байгуулахаар таны эргний үнэлгийн мэдээлэл болон хүүхдийн мэдээллийг татахыг зөвшөөрж гин үү тийм үгүй гэсэн хариулт байгаа. За миний хувьд зөвшөөрж байгаа учраас тийм гэдээ дарчнаа. За тийм гэдээ дарсан тохиолдолд гэрээ цэгмэн захин гэрээний систем рүү автоматар үсэрчж чинь гэсэн үг. Яагаад тэгэхээр та e-Mongol руугаа дан танил нэвтрэлт ашиглаад нэвтэрсэн учраас манай систем рүү шууд үсэрчж байгаа гэсэн үг ээ. За ингээд та бүхэнд гэрээ маань харагдах хэвээр. За гэрээгээ баг зэрэг ингээд доош нь гараа уцаараа ингээд явуулахаар гарын үсэг гэдэг хэсэг ингээд ханивчж байгаа. Гарын үсэг дээр дарахаар гарын үсэг гэдэг юм жижиг цонх нэгдэн тэрэнд нь зураг болон зургаар оруулах гэж сонголт байгаа. За миний хувьд болохоор энэ дээрээ ингээд утасныхаа дэлгэцэн дээр шууд зураад үсэг товчрол дарчна. За тэгэхээр үсэгчгээр гарын үсэг зурсан гэдэг энэ маань ингээд зөвлөгдөөд за холбоо арга утасны дугаар хэсэг дээр болохоор би өөрийн e-Mongol-оос мессеж авдаг бүртгэлтэй утасны дугаараа бичээд хүүхдийн болох дээр дарахаар аав ээж асран хамгаалагч байх гэд байгаа. Хэрвээ тэнд харагдахгүй байх юм бол утасныхаа дэлгэцийг баг зэрэг доошлуулад үзээрэй гэсэн үг. За миний хувьд ээж гэдгийг сонгоод за ингээд гэрээгээ ингээд 4 утас гэрээгээ харах юм бол саяын миний бүгэлсэн мэдээлэл доороо ингээд бүглэгдсэн байгаа. За тэгвэл буцаж яваад гар утаснаас учраас таны одоо баруун гарын дээр хэсэгт ийм цэнхэр дөрвөлжин ийм тэмдэг анивчж байгаа. Энэ маань болохоор суурин төхөөрөмж сурах юм бол баталгаажуулах гэсэн тэмдэг байгаа юм. За энэ дээрээ ингээд дарчхаар төлбөрийн хэлбэр гараад ирнэ. Энд болохоор Social Pay, QPay, карт холбох гэсэн 3 сонголт байгаа. За би тэгвэл хүмүүсийн дийлэнх ашигладаг QPay-ийг сонгоод үзье. QPay-ээр сонгохоор бүх төрлийн банкны төлөлт гараад ирнэ. За энэ дээр миний хувьд Most Money-гоор дамжуулаад 1000 төгрөгөө төлөйгээ сонгож байна. За тэгэхээр ингээд автоматар QPay учраас ямар нэгэн данстэй утга бичих шаардлагагүй. Энийг шууд өргөжлүүлээд ингээд сонгох тарчиж байгаа юм. За шилжүүлэхээ ингээд зөвшөөрөөд за ингээд банкныхаа төлбөрөөр амжилттай төлсөн бол төлбөр амжилттай төлөгдлөөгээд баталгаажуулах гэдэг юм жижигхэн цонх гараад ирнэ. Та баталгаажуулах дээр нь дарчхаар уг гэрээ мэн ингээд баталгааж зарагдана. За тэгэхээр таны баруун дээд болон дий баримт харах гээд гараад ирнэ. Та гэрээгээ ингээд гүйлгэж хараад доор нь гарын үсэг зурсан төлбөр төлсөн гэд ногоороод ингээд төлөвч харагдаж байгаа. Тэгээ баримтаа харчиж болно. Эсвэл 3 зураас дээр дараад миний баримт чиг ирсэн баримт чиг дотроос гэд гэрээгээ хараад дахин танилцах боломжтой. За цаг цагаа хэмнэж цаас өрөхгүйгээр цахимаар гэрээ байгуулсан эцэг танд баярлалаа.